За гишүүдтэй бас өглөөний мэнд хүргэе. Би одоо энэ цэлмэг нөхрийн хариултыг бүр ойлгохгүй. Би энэ хүний эрхийн үндэсний эрүүл шүүлтийн механизмыг би өөрөө бий болгохын төлөө энэ хуулийн боловсруулж батлуулсан байхгүй хууль зүйн дотоод хэрэг юмд. Энэ хууль дээр тийм үг эсэг байхгүй. Чиний хувийн хандлагаас болж байгаа. Чи энэ хувийн хандлагаасаа болж энэ байгууллагыг тусдаа ойвстой болгож байгаа, тусдаа төсөвтэй болгоод тусдаа энэ дараа хүмүүсийг томилъё гэдээ явж байгаа. Энэ комиссийн зүгээр нэгж байхад болох юм. Энэ үйл ажиллагаан дээр нь хараат ус байгаа болохоос биш бусад тэр захиргаа болон бус юм нэг байх хэрэгтэй байхгүй. Ингээд төр дангаалгаад чиг үүрэг давхцуулаад бүх гишүүдэд ингэж худлаа үнэ мэдээл яваад улам монголчлох гээд байгаа байхгүй. Бид таарин энэ байгууллагын нэгжийн өгж байгаа энэ зөвлөмжийг одоо улсын хурлын одоо дэргэдээс байгуулж байгаа байгуулсан учраас бид анхаараа зөвлөмжийг яаж хэрэгжүүлэхийг засгийн газар болон бусад байгууллагуудаа үүрэг даалгавраа өгөх юм. Аяны хууль зүйн дотоод хэргийн яамны дэргэж байгуулж болох байсан хувилбар нь. Тэгэхдээ энэ өөрөө иргэд бас зохимжгүй маа гэд энэ байгуулсан чинь одоо энэ нэг цагдаа стилтэй нөхөр бүх зүйлүүдийг зүгээр эрх мэдлэгээ ойлгоцсон. Энд худлаа хэлээд чи зүгээр даруулзаад байгаараа цэлмгээ. Та нарын баталсан хуулийг чи яаж ийн? Чи хуулийг мушгиж ингэж тайлбарж болохгүй заяа. Тийм учраас одоо энэ гишүүд ч гэсэн энэ буруу зүрх мэдээлэл аваад ингээ өөгшүүлээд энэ сүүлдээ энэ байгуулагчин бүр сонин тогтолцоогоор ажиллаж илээ шүү дээ. Комиссийн байр руу ажилчдаа орохоор халж ийлээ энэ нөхөр. Ийм хэмжээнд ингэж төрийн одоо ажилтдаг механизмыг ингэж буруу ашиглаж ийм зүйл хийж болохгүй. За би одоо тэг үндсэн асуудал руу оръё. Энэ прокурорын дэргэдэх бүрдэн байцаах алба гэж байгаамаа. Яг бид энэ алдаа оноог нь бас үдцсэн. Уг нь бол бас ашиглал үр дүнтэй байж болох. Тэгэхээр энийг бол яг зүгээр өмнө нь бол одоо бас нэг оруулж ирээд бол бас дэмжигдээгүй юм асуудал байгаа. За эсвэл одоо мөрд галбны тогтолцоон руу яг орох асуудал байна. Үнэхээр одоо өнөөдөр цагдаагийн байгууллагын томилгооноос эхлээд энэ ус төрчлөө шүү дээ. Ус төрийн албан тушаалд нэг цаг байтугай нэг өдөр ажиллаж болохгүй байж хахад ус төрийн албан тушаал дээр ажилласан үнэг өнөөдөр хуулийн зөрчөө цагдаагийн байгууллагын дараагаар тавьсан байна. Энээс чи эхлээд эрүү шүүлт явна заяа. Энийг ингээд дүгнж гаргаж ирэх ёстой юм. Энийг энэ хууль зүйн сайд нь хууль зүйн дотоод хэргийн дэд сайд нь ингээ буруу ард түмнэр тохуурхаас зогсож байгаа юм. Ийм байгаар чи наад эрүү шүүлт болон ус төрөөс ангид байхын хэрэг маргаан шийдэх юм чи юу болох юм? Би ойрын өдрөд бас энэ нөхцлүүдийг чи биеэрээ амсчаа сууж байгаа. Намааг энд байж хахад орон гэр дээр очиж ар гэрийг айлгаж байгаа шүү дээ. Хаалга нүдээд. Тэгээ энэ бичлэг хийгээ баталгаажуулаад гэртээ байгаагүйгээд дараагийн арга хэмжээ авах гээд ингээ нотлохын төдийг бүрдүүлээ харстрэгт наад юм бэл. Ерөөсөө л нэг ийм хөгийн үйл. Минут нэмж өгье. Тэгэхээр ер нь засгийн газар бид энэ одоо тайлан үнслээд ажлын хэсэг гаргаад манай Эрдэнэт прокурор сууж явах шиг байна. Одоо прокурор би хэлчлээ. Дид дарга болцсон юм байна. За энэ асуудалд одоо сайн муугаараа санаатаа санаагүйгээр холбогдцсон бас. Тэгэхээр энийг бас засах энэ хүнд академик мэдлэг байж байгаа. Тэгээ гишүүд гаргаад дид юугаар нь одоо Эрдэнэт прокурорыг тавиач юм уу? Тодорхой засгийн газарт бас чиглэл өгсөн энэ асуудлыг шийдмээр байна. Мөрд галбны тогтолцоогоо оруулж ирэх юм уу, ирэхгүй юм уу? Тэгээ өнөөдөр гайгүй боловсралтай мөрдөгч нарыг шууд дурн өрхөөрөө замын цагтаа болгочдөг. Өөрийнхөө гар хөл болгож шууд удирдлагаар хэрэг боодог хүмүүсүүдийг дэрэгдээ ингэж авч ажиллуулж шít. Тэгэхээр бид энийг ингээ хууль сахиулах албаны реформыг одоо хийе. Одоо дандаа ус төрөөс нь болоод ингээ хойш суугаад иж болохгүй. Тэгэхээр энийг би одоо нэгдүгээрт зайлшгүй хийх ёстой. За хоёрдугаарт энэ хэрэг шийдвэр ажиллагааны ял хариуцлага байгаа. Энэ чиглэлдээ ял хариуцлагыг одоо яахгүй бол цагдаагийнхан болон мөрд халбарынхаа За ямар ч гэсэн эхний хэсэгт хин цэлмэн хариул 3 дугаар микрофон. За сайн зүрх гишүүний асуултанд хариулъя. За хүний эрхийн үндэсний комиссийн тухай хуулийн 3.1.2 дээр бол яг хоёр байгууллага ялангуяа эрүүл зурсан зэрэг үндэсний ажиллагааны талаар бол хараат тус байдлыг төвчүүлж өгсөн. За 3.31.2 гээд 31.3 гээд мөн эрүүл зурсан зэрэг үйл ажиллагааг явуулах одоо баталгааны нөхцөлийн талаар хуульчилж өгсөн. Тэгэхээр энэ яг хууль болон нэгдэн орсон эрүүл шүүхсрэг конвенцийн нэмэлт протоколын хүрээнд бол яг бид нар үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа. За гол асуудал бол
шүүлтээд байна. За мөрдөх алба байгуулах бол маш их шаардлагатай байгаа. За мөрдөх алба байгуулах тухай асуудлыг бол 2023 онд эрүүл урьдчилан зэрэглэлийн хүндэтгэлийн ажиллагаанаас бол бас санал болгосон. За их хурлын тогтоол 35 дугаар тогтоол дээр бол засгийн газарт байгуулах эсхийг судалж танилцуул гэсэн. За өнгөрсөн оны 2025 оны 7 сарын 8-ны өдрийн 7 дугаар тогтоол дээр бол засгийн газарт бол байгуул гэдэг үүрэг болгоцсон. За эрүүл шүүл тулгах эрүүгээрийг хянан шийдвэрт ажиллагааны эсрэг гэмтэргийг бол мөрдөх шаардлагатай гэдэг байгуулах шаардлагатай гэж үзсэн. За хэвлэлээр бол төрүүлж одоо мэдээлэл цацах эргээд эндээ хуулийн байгууллагууд хариуцлага хүлээхгүй байгаа энэ асуудлыг бол тодорхой одоо хуулийн зохицуулалт бол гаргах нь зүйтэй байгаа. Ялангуяа энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой асуудлын зохицуулалт бол өөрөө бас их ийм тодорхойгүй байгаа. За баярлалаа. Уг нь сая авцсан шүү дээ. Гэхдээ за тэгээ. За. Санжир гişний микрофоныг өгье. За ер нь манад бол нөгөө хэргийн оролцогчдыг айлгаж гарын үсэг зурулаад хэргийн материал хамгаалж. Бусад оронд бол энэний эсрэг болцсон байна. Мөрдөгч прокурор шүүгч байт юм уу? Энд мэрэгжлийн ага оролцогч энэ хүмүүс хэргийн материалыг одоо задлах байдлаар хэргийн нөхцөл байдлыг бод дүнийг тогтоох үйл ажиллагаанд саад учруулах болов эсвэл дисторшн хийх энэ орлогууд дээр маш том хэмжээний хариуцлагуудыг оногдуулж байна. Тэгэхээр энэ чиглэл рүү явахгүй ээжиж өөрсдөө ингээ ашигтай байдал буюу тамталтаа хийгээд за ингэж яагаад оруулчвал угаасаа нийгэм хүлээгээд авчна гэдэг байдлаар ийм арга барилуудыг өнөөдөр өөрчлөх цаг болжээ. Тэгээд одоо Солонгос хамгийн сүүлд одоо реформ байна. Би гэхдээ тэрийг сайн гэж юм биш. Энэ legal distortion хийж буюу бодит байдлыг мушгиж энэ бодит эрх зүйн энэ зарчим энэ зохицуултуудыг мушгиж одоо хэргийг одоо хүлээлгэх энэ одоо хэргийг шийдэж байгаа энэ одоо мэрэгжлийн оролцогчтой илүү их чанга хариуцлага хүлээлгэж хийж бас шударгаас тогтох юм байна гэж явж байна. Тэгэхээр одоо энэ мөрдөх алба болон хууль ясуу асуулт гэсэн юм. За гамбат гişүн хараа би бол инглиш үү. Би бол за Саранзанболд гişүн яах асуух юм уу? За тэгвэл ингээ би Саранзанболд гişүнд үгүй. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Хуульчин байнгын ороо тэргүй ээлжинд өөрөө хуулиас агчих хэвээр. Энэ ингээд асуулт асуух боломжгүй. Эн чинь бусад гişүүдтэй айгүй бас шудраг босболж байгаа байхгүй юу? Тэгэхээр цагтаа ирээл асуултаа юу яатсан байхад чинь тий